Сайн байцгаана уу? Prince 369 клубын техник шинжиж ярилж байсан зөргөө байна. За тэгэд өнөөдөр чи хэдүүлээ ярих хэцүүлс байна. За хамгийн түрүүнд мэдээж анализисаа хэлээ. Анализисаа эхлээд эхлэхийн тулд хэдүүлээ мэдээж мэдээнүүдээ арнаа. За мэдээж нэгд өдөр хэдүүлээ тодорхой хэмжээний мэдээнүүд хэлэлцэн ярьчихсан. Өдөр мэдээний танилцуулга тайлбарууд нь бүгдээ орчихсон. Өнөөдөр 3 дахь өдөр. За тэгэд өчигдөр шөнийн тэгээд өглөөний 3 цаг Homs meeting minutes гэдэг ерөнхийдөө бол Homs-ын уулзалт болсон байгаа. За тэгээд мэдээж ойлгомжтой юу ярьсан бэ гэдэг бол тулгуур болох ёстой. За тэгээд өнөөдрийн хэдүүлэнгийнх нь ажиллаж байгаагаар unemployment claims, prelim GDP, тэгээд core PC price index гэдэг энэ хэдийн ерөнхийдөө бол ойлгомжтой тодорхой мэдээ. За тэгээд core durable good orders, за durable good orders, за prelim GDP price index за дахиж орж ирж байна. За тэгээд good trade balance орж ирж байгаа юм байна. За pending home sales. За тэгээд өнөө орой чи хэдүүлээ 11:30-аас мэдээж ойлгомжтой. Crude oil-ийн мэдээ те 7-ны 3 өдөр болгон crude oil-ийн мэдээ гарч байгаа. За тэгээд мэдээж ойлгомжтой хэдүүлээ. Crude oil-ийн мэдээдээ хамгийн түрүүнд очил бүгд л өвнөө. Энэ шиг үзүүлэлтэг бол өмнөх нь 0.5 байсан бол энэ удаагийн 1.3 million биш хатна. гэж бол тооцсон байгаа юм байна. За тэгээд ойлгомжтой хэдүүлээ яг энэ үзүүлэлтэн дээр мэдээж тодорхой хэмжээний анхаарлаа хандуулна. За тэгээд хэдүүлээ чарт руу оръё. За чарт руу орсон чинь хэдүүлэнгээс нь харж байснаар долларын индекс өөрөө шууд за 50% гапа нөхөж орж ирчихэ. За гапа ингээд нөхөж байгаа юм байна да гэж бодсоч бүр дээшээ гарч ирээд дахиад бүтэн гапа нөхчөд одоо нуруудж эхэлж байгаа. За хэдүүлэнгийнх нь мэдээж таамаг бол зөв байсан. Долларын индекс дээр ч зөв байсан. За тэгээд ороод ирэнгүүт мэдээж долларын индекс дээр ч тэр Nasdaq дээр ч тэр ерөнхийдөө бол хөдөлгөөн бол яг явсан. Харин жоохон үзүүртэй орж ирсэн. Ерөнхийдөө айл талд жоохон чүд үзүүртэй орж ирсэн нь бол ойлгомжтой. За тэгээд хэдүүлээ хамгийн ихэнд мэдээж алт руугаа арч. За алт руугаа доошоо үзүүр гэж яриад байсан ч сэтгэлийн хөдлөө бараг мөн болоод баарсан шүү. За тэгээд хэдүүлэнгийнх нь ярьж байснаар ерөнхий хөдөлгөөн чинь өөрөө 2600 ирээд тогтцсон. За ийшээгээ үзүр хийвэл ийшээ нэг бүтэн орж ирэх боломжтой гэж харж ирсэн. Ер нь бол зүрийгээ тогтцсон. За мэдээж ёроолуудаа хэдүүлээ гаргаад авчихсан байсан. 2600 гэдэг 61.8 шугыг тавьчихсан байсан. За тэгээд өнөөдөр бол артул өөрөө ерөнхий хөдөлгөөнөөр давж орж ирж байгаа. За хэдүүлэнгийнх нь харж байгаагаар энэ чинь нэг бүтцүүдийн түнэлэрх үе юм үүсчихэд байгаа. За тэгээд энийг хэдүүлэх мэдж боломжтой хэмжиж үзтээ. За ингээд харах юм бол айгүй гоё тийм цэвэрхэн түнэл харагдаж байна. За тэр ингээд гоё цэвэрхэн түнэл харагдаж байна. За мэдээж 100-ын түнэлээрээ дотроо бүсчлэлийн онцлог хуваа. За 50, 25, 75 гэд ороод ирэх юм бол энэ ч гоё 75-ын чимүүдээс ерхий цэвэрхэн харагдаж байгаа тохиолдол зөндөө байна. За тэгээд давалт бол харахаа орж ирээгүй гэж шийдвэрлэх тохиолдол бол болох юм байна. За тэгээд мэдээж алтуулыг хийсний дагуучлан 2600 гэдэг ёроолоо хийж байна. Энд бол эхний ээлжинд дийшээ байсан, шүүгээд байсан. Дараа нь 2600 ирэх гэж ороод ирсэн. За энэс доошоос тэргэх юм бол 2586 гэдэг зэрэг байна. Гэхдээ ийшээ бол одоо бол хүрхүү гэдэг бол мэдээж жоохон чүд асуудалтай болчиход байна. За тэгээд хэдүүлээ ямар ч байсан энэ удаа ажиглаж л байх. Байна. Тэ мэдээж ойлгомжтой энэ ч нэг хүрхүү жижигхэн гурвалжин үсэх гээд байгаа мүү гэмээр хөдлөд байгаа. Хэдүүлээ ямар ч байсан энийг анхаарах юм. За тэгэд би чинь юу илээ нэгд өдөр анализ оруулаад эн чинь алт чинь шууд доош хахтаа ороод ирсэн шүү дээ. За 30 тэр нэг жоохон хугарч ах шиг харагдсан. За тэгээд мэдгүй бүр яваад өгсөн шүү дээ. Мэдгүй ч гэж угаасаа л хөдөлгөөн тодорхой байсан гэдгийг анхааруулсан байсан.
2600 доош нэг хөдөлгөөн бол байгаа. Ямар ч байсан эхний ээлжинд тэрний наан 2630 гэдэг хөдөлгөөн бол заавалж байгаа шүү гэдгийг харуулад байсан. Төвшгөө ороод ирсэн. За тэгээд хэдүүлж угаас. Гэтэн дээр бол угаасаа л 2 цэцэг алдахгүй юм шиг. Яа. Доош 38.9. За ингээд эхний ээлжинд энэ цэгийг бол мэдээж ороод ирсэн байгаа. Хамгийн боломжтой цэг чи одоо 2640 байсан. За ерөөхдөө за 3 дахь өдөр мэдээж өнөөдөр мэдээ аяйгүй олон мэдээтэй өдөр байгаа. Өнөөдөр давалт орж ирэх ёстой бол өнөөдөр л яг энийг л хэлэх ёстой. Харин чадахгүй бол тэгээд эн чинь доошоо бас цааш шүү дээ. За энэчнээс ерөөхдөө бол мэдээж ойлгомжтой. Энэчнээс хідүүлээ шууд энэчнээс за сэтрүүлье гэдэг дайрахад бас болохгүй харагдахгүй л байна. За гэхдээ хідүүлэнгийнх нь нэг анхаарах ёстой зүйл нь юу байгаа вэ гэхэл мэдээж дайны нөхцөл байдал яг хүндэрчлээ. Ер нь дараагийн төвшин шилжчихлээ. Энэ талаараа мэдээж мэдээний танилцуулга хийхэд нь мэдээж тэгээд дайныхын талаар хэдүүлээ ярилцсан. Эхлээд байж байгаарай. Тэг шиг анализаа хийдүүлэх гэхэд оруулаа. За тэгээд тэрний дараа мэдээж дайныхын мэдээлэл тэр тодорхой хэмжээний мэдээлэл өгөөд хэдүүлээ ярилцаад явна. Тэрэн дээр л санаа зовлт. Залхилтан дээр бол угаасаа цаг авдаг. За тэгээд одоо хамгийн түрүүнд одоо энэ 61.1 сэтгэлч юм бол одоо цаашдаа ерөөхдөө бол дээшгээ харнаа гэж бас хэлж болохоор байна. За тэгээд дараагийн ээлжинд хэдүүлэг crude oil руугаа орно. За crude oil за солиорч нэг заавал хаалт шаардлагач байна. Тийм ээ. За crude oil хэдүүлэнгийнх нь ерөнхийдөө харж байсан цэгээс арай хэтэрхий доошоо ороод ирсэн байгаа гэдгийг харж байна. За дөрвөлж байгаа. Зэвэр шүгрээр. За хитүүлэнгийнх нь харж ирснээр бол ерөөл доош мэдээс сэтэрсэн характер хэдүүлээ харж ш та одоо. Алтыг дагаа шууд унтсан. Алтыг шууд дагаад унтсан. Хөдөлгөөний ерөнхий хөдөлгөөн бол өөр аягүй адилхан явцсан. За тэгэхээр хитүүлэнгийнх нь харж байгаагаар доош энэ хэдийн орол хийцэн бэ гэдэг асуулт байдаг ш та үгүй ш та. За мэдээж тгийнхэн шугамаас хитүүлээ доошоогоо 23-ыг нэг татж үзсэн. Мэдээж 61 өдрөнд ч байгаа учраас 23-ыг татж үзээд за эхний ээлжинд таарсан. За тэгэхэд ирэх юм бол жоохон дутаасан гэж авч үзсэн юм уу эсвэл 14-т баригдаж байгаа мó гэдэг нь шалгаж үзсэн. За ерөнхий хөдөлгөөн чи өөрөө 14-т баригдаж байгаа юм байна. За тэгэхэд эхний ээлжинд энэ чи 100-аас цогт давсан 76.4 гэсэн үзрүүл заавч хийх хэрэгтэй. Эхний ээлжинд ямар ч байсан баг цагаараа харах юм бол ийшээ бол заавал 86-аар заавч хийх ёстой. За тэгээ хэдүүлээ энийг ямар ч сайн ажиллаа суунаа. За тэгээд эхний ээлжинд хэдүүлээ ямар ч байсан энийг ажиллаа суух нь байна. За тэгээд хоёрт мэдээж тань цаг руу ороход ёроолыг яг гоё цэвэрхэн орж ирчихсэн. 61 гэдэг цэгийг ерөнхийдөө бол орж ирэх зөвхөн шинэ 50 50 өдрөн байсан учраас чи доош 68
Явбал хамгийн багадаа 68 л орондоо гэж хэлсэн. Ерхий хөтлөгч ороод ирсэн. За одоо миний ганц анхаарал татвар байгаа зүйл нь гэвэл техник шинжич хүний хувьд хэлэх юм бол энэ 38.2 байна. За тэгээд мэдээж энийг ажиглах болно. Хэрвээ энэ хэсгээс сэтэлчих юм бол хэдүүлэнгийнхэн хувьд санал зовж үлдчихлээ гэсэн үг. Хоёулынхан баяг үргэлжлүүлээд байрахад бол маш асуудал болох гэсэн. Харин энэчнээс хуурлын хөдөлгөөн нэг л доош хатгаж байна. Тэр цэгийг нь мэдээж хэдүүлэнгийнх нь харж байгаагаар 67-40% л болж байна. Хэрвээ энэ цэгийг сэтэлж чадахгүй бол өнөөдөр сэтэлж чадахгүй бол ойс доошгүй явж чадна гэсэн. Тэгэхээр мэдээж суурь мэдээ дээр бас ерөнхийдөө баригдана. Суурь мэдээ мэдээж доошгүй 0 за хасах 1.5 миллион гэж заасан байхад доошоо харах шалтгаан бол миний хувьд бол байхгүй байгаад байна. Гэхдээ мэдээж мэдээ яаж гаргах вэ гэж шалтгаалаад бас дэшээ юу доошоо гэдэг нь их нөлөөлөл үзүүлэх юм байна. За тэгэхээр хэдүүл ямар ч байсан мэдээний тэр ач холбогдлоо өгөх нь байна. За тэр мэдээ хүртэл ойл өөрөө энэ чинь хэрэг ёстой гэсэн тамгал байна. Одоохондоо энэ чинь чүд жоохон хэрж байгаад мэдээгээрээ ерөөхдөө үзүүлэлт нь миний тамгалж байгаа. Бараг хасах руу бол орох байх шүү. Хасах 1.2 мөр цаа бол завжгүй очих ёстой байх гэсэн таамаглал байгаа. Тийм учраас оёлыг ерөөхдөө доош нь харахгүй энэ чинь сэтгүүлээд ерөн дэше харна гэж төсөөлөхөд бол асуудал барагдчих. Тэгээ хэдүүл ямарч. Гэтэ оёлын мэдээж муу гарчих юм бол нөгөө талдаа хэдүүл мэдээж багтлаа тооцож үзсэн. Хэрвээ муу гарчих юм бол 38.2-оос доошгоо хатаж орж ирэх боломж нь өснө. За тэгээ хэдүүл ямарч байсан харж илээ. Шууд энэчнээс 23.6 гэж шууд явчихдаг бол сайхан л байна. За тэгэхээр хэдүүл ямарч байсан ойл дээр ийм тийм зүйлсүүдийг харах нь байна. За тэгээд алтан дээр мэдээж ярьсан байгаа зүйл мэдээж. Эхний ээлжинд энэ уналтаас ч хойш ерөнхий хөдөлгөөн ч өөрөө 38.2-ыг одоохондоо сэтгэлээ болох. Тэгэхээр хэдүүлээ энд очиод бодох юм байна. За тэгээ 38.2-ыг сэтгэлгээсээ өмнө 14-ийн гугл аваад дэшгээ ингэж хичээлээд ингээд нэг явах юм уу. Чи тамг бол байна. Ямар ч байсан харж илээ. За тэгээд мэдээж зургийн хувьд бол зураг бол алдаагүй. Зарим юм их поинтс магадгүй харагдаад байна. За тэгээд мэдээж зураг задраагүй хэдүүлэн гаргаж ирсэн анализууд одоогоор хэвэндээ байгаа. За зургийг бол мэдээж хэвэн. Долларын индекс дээр юм бол мэдээж долларын индекс 138.2 нано 123 ерөнхий хөдөлгөөнч өөрөө лаанаас нь би нөрөө 23-аар ханаад ороод ирчихсэн байна. Энэ яг мөн үү? Сая харс чинь нэг л игүү харагдаад байна. За уг нь мөн. Би чи шууд 108-аас авчихсан. 108. Тэгэхээр чи энэ чинь 123 биш 138.2-оор бүрээ авах шүү дээ. Тэгэхээр угаасаа 114-өө орж ирэх хүмүүс жам байсан шүү дээ. Угаасаа жам байсан. За ойлгомжтой. За тэгээд ерөнхийдөө одоо ингээд долларын индекс ер нь за унгаах уу гэдэг асуудал бол яригдчих байна. Тэгсэн хэдий ч Nasdaq-ыг бол дэшиг өсгмөр байгаад байна. Сэгсэн. За тэр яах вэ? Хэдүүлээ ямар ч байсан тодорхой зүйлсүүдээр анхаарна. За тэгээд долларын индекс Nasdaq 2-ыг бол одооноос эхлээд ерөнхий хөдөлгөөн нь бол зөрчилдөн бас тамгаалаад байгаад байна. За тэгээд хэдүүлэнгийнх нь ярьж байснаар харавал тэгээд энэ дээрээс нэг шалах ёстой. Хэдүүлэнгийнх нь харж байгаагаар одоо бол яг Nasdaq шийдвэрлэх цэг нь яг яаж байгаа бэ гэхэд 38-аас ороод ирсэн 61.8 гэхэд доошгоо 50 цэгийг ерөнхийдөө сэтлэхгүй байх хэрэгтэй гэдэг нь 2874 гэсэн сэтлэхгүй байх хэрэгтэй. Энээс илүү явах юм бол яг үзүүр хийж болно тийм. Тэгээ энээс илүү явж байгаа юм сэтгэлийн үйл. Тэгээд Nasdaq-ыг заавал шийдвэрлэж тийм завж нэгсэн. Тэр хэдүүлээ ямар ч байсан энэ зүйлсүүдээр харах юм байна.
За тэгээд мэдээж алтан дээр хитүүлээ зургуудаа мэдээж ойлгомжтой. Хадгалнаа. За тэгэхээр эхний ээлжинд мэдээж алтвал өөрөө хэрж байгаа. Мэдээж ойлгомжтой. Мэдээж нэгд өдрийн тийм том хөдөлгөөн хийцэн тэр чи заавалч өөрөө хэрх ёстой. Ихгүй яах вэ? За тэгэхээр хідүүлээ ямар ч байсан алтвал өөрөө хэрх нь байна. За тэгээд мэдээж энэс чийш 1165 пив. За тэгээд дунд хөдөлгөөнүүд гэж 1600 пив гараад ирж байгаа. Бас их сонин хөдөлгөөн. Нэгд өдөр орж ирсэн хамгийн хүчтэй хөдөлгөөн. Миний хувьд харж байсан. За тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан энийг ажиглах нь. За тэгэхээр эхний ээлжинд бол за нэг 38.2 гэж орж ирээд тэгэд нэг руу буцаж нэг буцан шалгалт нэг хийгээд тэгээд нэг дээшээ гарч болж байна. Тэгэд мэдээж дараагийн угарлуудын хэдүүлээ яриад явж болж байна. Мэдээж асуудал. За тэгээд харах юм бол том цагаар юм чинь том цагаар жоох жижиг цагаараа энэ ч өөрөө доошо тодорхой хэмжээ. Мэдээж тодорхой хэмжээний хөдөлгөөнөө хийсэн байгаа. Энд ч байгаа 61-ийн одоо нэг цагийн зурган дээр байгаа 61-ийн айч юм. Энэ том зурган дээр байгаа 61-ийн хөдөлгөөн өөрөө яг энэ жижиг зургийнхан 38.2 гэсэн юм байсан ажиллах. Тэгэхээр ямар ч асуудалгүй. Хэдүүлээ ямар ч байсан алтан содох багшилт болно. Тэгэхээр хэлтийн хөдөлгөөнийг ямар ч байсан эхлээд хэдүүлээ задлаадах юм. Задрахын жоохон хүлээгээд. За тэгээд тэрний дараа ерөнхийдөө хөдөлгөөнийг яах вэ, ийх вэ гэдгийг за тэгээд алтан дээр энэ байны зургал миний хувьд хамгийн том анхаарал татах зүйл нь болоод байна. За тэгээд мэдээж буцаж орж ирэх 38.2 гэдэг цэгийг шалгаад явчих юм бол энэ доошоо эвгүй явнаа. Мэдээж 61 одоо энэ зурган дээр байгаа 658-ыг сэтэлж чадахгүй бол энэ доошоо дахин нэг хөдөлгөөнөөр доошоо заавч хөнөөлж байна. Ёроо дахин гэсэн үг. Тэгээд 531 рүү заавалчгүй харах шаардлагатай болно. Сэтгэх юм бол 517.18 хэмжээ заавалж шаардлагатай болно. Алтан дээр нэг анхаарах ёстой зүйл нь яг энэ дээшийн энэ хоёр файны туслахын сургууль л байна. Хэдүүлээ өөр гараад байна. Байх. Гэхдээ мэдээж ойлгомжтой. Энэ салтыг тэгж доошоо харж болохгүй. Ямар ч байсан тэр шалтгааныг хэвлээ бичлэгээрээ сайхан ярилцсан. Тэгэхээр манайхан төрс хүлээгээрээ төрхөн зур хүлээгээрээ. За тэгээд мэдээж ойл дээр бол гэж ойлгомжтой зүйлсүүд ярьчихлаа. Тэр үл ойлгомжтой зүйлсүүдийг ярьчихлаа. Тэгээд долларын индекс дээр гэх юм бол мэдээж одоо бол долларын индекс илүү ойлгомжтой харагдаж байна. За тэгээд дараагийн би чинь заавалч нэрээ шалгал үзэх юм биш үү? За 23.6-гаар 123.6. Тийм бодвол штэ. Хөдөлгөөн чи өөрөө шууд ярол 100 руугаа нэг цаана. Энд чи мэдээж ойлгомжтой тохиолдлууд дараа харах аваагүй. Гэхдээ энэ чи бол энэ хэсгийг бол ерөн тохиолдолтой болгоод үзчих шүү. За тэгээд ингээд ороод ирэх юм бол энэ чи өөрөө хамгийн эхлээд 100 шууд эхлээд 108 яригдаад дараа нь шууд 94.5 дараа нь шууд 76 гэх юм. Ингээ ерөөсөө гараад ирч байгаа. За долларын индекс одоо энэ чинээс хэмжүүлэх гэсэн. Тамг бол одоохондоо байгаад байна. Тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан санаа байх нь байна. За тэгээд Nasdaq дээр мэдээж ойлгомжтой хэдүүлэх нь анхаарах зүйл чи өөрөө энэ зэг дээр байна. За тэгээд сэтгэлч ерөөхдөө дэшгээд за тэгээд индекс дээр ерхий шалгацсан хөдөлгөөн өөрөө доош нэг шалгалт хийх юм бол 50 л орж ирэх боломжтой гэж байна. За тэгээд зургуудаа мэдээж ойлгомжтой. Яг юмд нь хадгалах нь байна. Зүгээр л ерөөсөн хийгээгүй. За тэгээд 7 өдрийн дунд өдрийнхэн гэдэг хэлээ өндөр хэлцгөөе. За тэгээд техник шинжээч арилжаачид бүгдэнд нь амжилт хүсье. Манайхаа одоо том цаг үе ирж байна шүү. Хэдүүлэнгийнх нь одоо харж байгаагаар гоё хөдөлгөөн хийгээд гоё маневр хийгээд гоё захиал өгч чадах юм бол мөн шашигтай байх боломжтой арилжаанууд орж ирж байна. За тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан энэ анализээ хэдүүлээ дуусгацгаая. За тэгээд дараагийн өнөөдрийн бичлэгээр дахин уулзцгаая.
За тэгээд манайхан арилжаанд амжилт хүсье. Баяртай.